Дорнот аймгийн цагдаагийн газраас архитан согтуурхтай тэмцэх, архины хор хөнөөлөг сурталчлан таниулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл ирээдүйн төлөө өнөөдөр Урайндор сонголт таны гарт аяныг эхлүүлээд байна. За би зөв амьдрах хангад төрийн байгууллагын тэргүүн загдаа гэж хүн байна. За тэгээд Дорнот аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний засаг захиргаа тэгээд үргэлжлүүлээд энэ цагдаагийн байгууллагын хамтарсан үйл ажиллагаанд бид одоо энэ Дорнот аймагт байгаа иргэдийг өөрсдийнх нь хүслээр Дорнот ах トゥ өөрөлдөө төрөлхтөнд хүслээр бид нийгэмшүүлэх зорилготой нэг юм ажиллагаанд хүрэлцэн ирээд өнөөдөр сонгож шаардлагуудыг хийгээд хүмүүсээ хүлээж аваад цаашдаа хамтарч ажиллах зорилготой ийм үйл ажиллагаа зохион байгуулагдаад явагдаж байна. Тэгээд Дорнот аймгийн одоо яг энийг санаачлан байгуулж байгаа иргэдийн хурлын төлөөлөлд би цагдаагийн газар нийт захиргаа удирдлагын бүхий л хүмүүс бас яг энэ чиглэлээр талархал илэрхийлэх гэж бодож байна. Гол санхүүжилт нь одоо энэ иргэдийн хурлаас санхүүжил гаргаад байна шүү дээ. Энэ зүйл нь айгүй чухал байгаад байгаа байхгүй дээ. Иргэдийнхээ төлөө санаа сэтгэл гаргаад энэ цагдаагийн байгууллагууд нь үнэхээр тодорхой ажиллаж байгаад би бас баяртай байна. Тэгээд цаашдаа хамтарлаад үр дүн гаргах нь чухал байна. Одоо манайх чинь сэргэлт гэдэг үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгуулад 3 жил дараа нь зохион байгууллаа шүү дээ. Тэгээд өнөөдөр энийг орон нутагт хараад бас энэ санаачлага ирээд бид 1-2 сар бас энэ юунд хэлцүүлэг хийгээд орон нутгийнхаа иргэдэд орон нутгийн ингээ бүхий л салбарын хүмүүст одоо даяалангуяа тэр арх ундаа зардаг дэлгүүрийн хүмүүс хүртлээ энэ зүйлд оролцоод хилцүүлэгт ороод яриад энэ ард иргэдийн төлөө санаа тавьж байгаа туйл хийх баяртай байна. Тэгээд энд үр дүн гаргахад одоо Дорнот нутгийнхан ард иргэд маань үнэхээр энэ хөдөө орон нутгийн хүмүүс энэ хэсгийн байцаагч нарыг олноор харлаа сая хөдөө орон нутгад байгаа хэсгийн байцаагч нар бас манай нутагт ийм хүмүүс байгаа оролцъё гэдэг ийм зүйлүүд дээр бид нэр санаа гаргаад хамтдаа ажиллахад бид бэлэн байна. За давхны амрыг Дорнот аймгийн цагдаагийн газрын хэвжирмийн ажил хариуцсан ахлах цагдаа өшөж үрцэх байна. Өнөөдөр аймгийн засаг даргуулан иргэдийн хурал төрийн бос байгууллагатай хамтран архинаас татгалзаж байгаа иргэд бол хайндор амжилтанд бол хамрагдж байна. Эдгээр хүмүүсийг бол өнөөдөр цагдаагийн байгууллагаас бол бүртгүүлж болон эрүүл мэндийн хүслэгт хамруулан зохион байгуулалт нь хүлээлгэх ажлыг бол зохион байгуулан ажиллаж байна. Сонголт таны гарт. Эрүүл ирээдүйн төлөө өнөөдөр